Анх 2014 оны 10 сард анх уулзалт цаасан юм уу. Тэгээ ер нь бол яг өөртөө бүгдээрээ гэрэл зураг сонирхдаг. Зураг авдаг, авсан зураг застдаг, эдитэлдэг тийм залуучууд л байсан л та. Тэгээд арай нэг өөр өнгө аястай хүмүүс бас арай ондоос тэгтэл төрүүлэх үз. Дээрэс нь гэрэл зураг гэдэг чинь нэг ийм бүтээл болдгийм шүү гэж ойлгуулах. Зураг авсан түүх хугацаа нь гэвэл за зурагчдын хувьд бол 9 жил, 7 жил авцгаацсан. Тэгээд өөрөөсөө яг үеийн тэмцэлүүд уран бүтээлч хийжсэн цаг хугацаанд тухайн хугацаанд бас гэрэл зургийн студиуд ч гэсэн ажиллаж байсан. Өмнө нь бол зураг авахлах их дуртай байсан юм шиг байна. Ондоо салбарт аюул олон жил ажиллаж байгаа сонирхлынхаа дагуу ер нь бол зураг авдаг болов. Тэгээ нөгөө зургийг яаж авдیں, яаж авбал гоё харагддгийг, ямар зураг гоё байдгийг ингээл тэгэл интернет их ухаан дээрээс нь ном сонсдгол харсаар байгаа. Нэг мэдсэн чинь зургийн салбар руу альтраад орсон байна да. Бүр анхных нь Олимпус байсан юм аа. Одоогоос бараг 10 хэдэн жил юм. Тэр үед чинь нөгөө нэг пилонктой аппарат ашигладаг байлаа ш. Одоо шиг байгаагүй. Өөрөө багтаа спорт хичээлдэг гэсэн болохоор тэгээд нэг ийшээ тийшээ тэмцээнд явахдаа хэдэн зураг авдаг, аппарата зүгэл авдаг байсан. Тэр энэ явсаар агаад өөрөө манай тас гэрэл зураг аягүй төлхөө өгжөөд нэг 4-5 жил болчихлоо ш. Техник технологи дагахаас гадна хүмүүс юм сонирхолноос аягүй ондоо болоод өөрийгөө нээхийн тулд өөрийнхөө дотоод хүнийг олохын тулд ч юм уу зураг дарддаг болсон юм шиг. Тэгэхээр нөгөө зураг яг нэг модыг 5 зурагчаа очиод авбал 5 өөрөөр авч байгаатай адилхан. Зурагчин болгонд ондоо юм байгааг харсан болохоор зураг руу яваад орчихсон. 5D Mark 3 тэгэл 7200-аас ахуулаад фиш ай хүртэл ямар дурын хэрэгтэй бүх дурын ашиглав. Босууд маань эсвэл ямар зураг авахулмаар нь, яаж авахулмаар тэр бүх тоног төхөөрөмжл билээ. Каранаас авахулаад кино их төвшөнд хүртэл явчихын. Студ маань ер нь одоо энэ олон хосуудынхаа зургууд ингээ аваад сүлд нэвлүүлээд ингээ харахаар бараг л нэрээ яг хувийн талаар кино ихэд ч гэсэн болохоор тийм баазтай болчихсон л юм л та бид нар. Хормын ерөнхийдөө нэг хөтөлбөр байдаг. Манайханд ч нэг тогтцсон заншил байдаг. Яг тэрийг ерөнхийдөө аягүй сайн мэддэг болсон болохоор хидээд хэний зураг яаж авах вэ, ямар байдгийг нөгөө эцэг гэхээдээсээ бэлгээ авч явах үеийн сэтгэл хөдлөлийн ойртож авал гоё тий. Яг хоримтлагч бас маань бүжгийн талбайн гол даах үед нь дээрээс авал гоёч гэдэг юм уу. Тэр мэрийгээ бүгдийг мэддэг болсон болохоор тэр одоо бол хэцүү бол биш. Ер нь бол энгийн нэгэн очиод авахд бол тэр нэлээд адар матай ажил. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлсөний гарын чичрэхээс ахуулаад тийм л үүдэг та. Бүх төрлийн гэрэл зургийг ер нь бол авч байгаа. Мэргэжлийн түвшинд сайхан бүтээл болох талаас нь бол авч байгаа. Гэхдээ энэ дотроос онцлоод хормын гэрэл зургаар илүү их төлхөө ажиллаж байгаа л та. Хормын гэрэл зураг руу орох болсон бас нэг шалтгаан байна. Анх ингээ манад гэрэл зургийн үйлчлэгээ үзүүлээд гэр бүлийн зураг авахулаад явжсэн л хитэн хосоос маань эргээд манад ирээд танаа зураг үзтгэл төрсэн хормынхаа гэрэл зургуудыг авахулъя гэд хүсэл тавьсан даа хормын гэрэл зураг руу яалтч гэрэл бүцэлтгүүгээр ороод тэгээ орсон үнэ ажлууд нь нөгөө хүмүүсийнхээ гарт очихдоо маш сайхан бүтээл болоод аюул сэтгэл хангалуун байсан болохоор дараагийнх нь хүмүүс нь тэгэл эдний хормын зураг гоё байсан шүү, тийм байсан шүү, юм байсан шүү гэд нэг нэгэндээ ярьцгаачдаг ч тийм манай. Тийм ам дамжиж ярилцаар байгаа л тэгээд хормын гэрэл зураг ерөөсө тасраагүй юм зунжангаа намаржангаа. Хормын гэрэл зургийн хамгийн гоё юм гэвэл хүний амьдрал болж байгаа хамгийн сайхан баяр. Тэгээ өөрөө нөгөө баяр маань тэнд аюул олон хүмүүсийг цуглуулж чаддаг. Одоо ургийн баяр гэсэн үг шүү дээ тий. Хоёр талын ах トゥ нар нэг олж харж ин таньж ин мэдж ин гэд. Түүнээсээ гадна бас нөгөө гэр бүлийн нэлээд том нүсэр баяр болдог болохоор өөрөө нэлээд өргөн цар үрээтэй зургийн ажил болдог. Тэгээд хоримлагч хосууд маань зөвхөн хормын өдрийн зургаас илүүтэйгээр одоо арай өөр өнгө аястай болцоосон ш манайхан ч. Хормын эхлэхээс өмнө байгалийн зурганд гардаг боллоо. Студийн зурганд гардаг боллоо. Ахаад нэг зохиомжтой бяцхан видео хийдэг болцооцсон тий. Тэгэхээр нэлээд хэд хоногийн өмнөөс нэлээд урт хугацааны өмнөөс эхлээд тэрэндээ одоо цаг зав гаргаад ордог болцсон ажил болохоор хормын зураг ер нь бол их гоё гэрэлтэй гэгээтэй. Бусад зургууд бол яг давтагддаг, давтамжтай. Хормын зураг бол тех боломж байхгүй. Яг тухайн өдөр, тухайн цаг, тухайн мөчт нь авах ёстой тэр гоё агшингуудыг авч чадахгүй алдчихвал
Өнөө хоёр хос маань яг бүгж солилцохдоо би бинийг харж байгаа. Тэр хайрлаж байгаа, мэдэрч байгаа харц. Тэ нэг нэгэндээ тийм гой хүндэтгэлтэй хандж байгаа. Тэр хандлагуудыг давтаж болохгүй болохоор нөгөө агшинг алдахгүй авъя гэдэг зурагчин хүн бүхний ирмэлцлийг тэнд л харагддаг. Байгалийн зурганд явхад хамгийн том өндөрлөл цаг агаар. Бид нар яаж зохицуулж болохгүй. Цаг агаараасаа гадна бас тухайн хүмүүстэйгээ ойлголцно гэдэг бас нэг ажил үүтэй. Нөгөө хоёр хос маань өөрсдөнд нь ингээд онцлогтон тааруулаад зохиомж гаргаад сэдв хийцэн ажил болгоод бэлдээ тавьсан байгаа нөгөө зургийн маань бид нар санал тавьад ингэж авмаар байна гэхлээр өөрөөсөө шал өөр юм хүсдэг тийм хосууд бас байна. Тэгээд дээрээс нь гэх юм бол хол зам туулдаг учраас нэлийн цаг хугацаа ордог гэдгийг хосууд нь бас мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй манайхан чинь яг цагийн талхаж ирчээл тэгэл нэг цагийн дотор зүгээр ямар ч хамаагүй хэдэн зураг авахулчвал буцаа явчихна гэж ойлгоддаг. Бидний хүсэж байгаа юм болохоор мэрэгжлийн зургийн студ, мэрэгжлийн зурагчд гэдэг утгаараа төгс бүтээл хийгээд төгс юм л хүмүүстээ өгөөд өнөө хамгийн гой сайхан баярын агшингуудыг хамгийн гоёор л авч өгөхийг хүсдэг. Тэрийг бас ойлгодог байх хэрэгтэй. Тэр бол ер нь их шүү. Нилээн их. Ялангуяа манай сүйт бүсгүүчүүд би яг ийм баймаар байна. Би яг ингэж харагдмаар байна. Одоо онгор үнийг яаж том нүдтэй олохгүй гэдэгтэй адилхан байхгүй юу тэр чинь. Тийм болохоор хувь хүн өөртөө тохирсон би яаж авахвал гоё вэ гэдгийг зурагчнтайгаа ярилцж байгаа. Зурагчнгаа зааврын дагуу аягүй сайн мэдрээд зурагчныхаа хийснээр зураг авахулчдвал эцэстэн тэр зураг бол маш гоё л гардаг. Зурагчид өөрсдөө ямар өнцгөөс яаж авах вэ? Яг ямар үед нь авах вэ? Энэ хүнийг яаж харуулж аваад авах вэ гэдгийг аягүй сайн мэддэг. Яг ямар ч хөдөлгөөнгүй, дуугүй те яг тэр хүний нүдний харц юу илгээд байна, биеийнх нь хэл нь юу илгээд байна гэдгийг нөгөө зурагч маань аягүй сайн мэдэрч авахыг хүсдэг. Тэгэл нөгөө хоёр хос маань болохоор эхний ээлжинд нөгөө камер дээрээс зургуудаа үзчихээ болчлоо гоё болчлоо гээл дараагийнхаа өөр хэлбэрээр авахулах гал ингээ яарч хат зурагчин бол болоогүй байна ахаад авъя ахаад явъя гэдэг байхгүй. Яг сүүлд нь ирээл ажил дээрээ ч юм уу бүгдээр ирээд нөгөө зургуудаа томруулаад бүгдийг ингээ үзээ харахаар яг нөгөө зурагчны сэтгэл төрсэн зураг л яг төгс бүтээл гэж хэлдэг. Тэгээ нөгөө манайхан ч бас нэг тийм ойлголттой ш. Зураг бол зураг гэсэн. Одоо бол үгүй зураг бол бүтээл гэдэг ойлголт руугаа шилжих цаг нь болцсон байхгүй юу. Тэгэхээр зургийг аваад болчдөг ажил биш. Авсныхаа дараа застдаг, янзалдаг, өнгөө өгдөг тий. Ахаад тэр зургийг одоо нэм хасах юм нэмж хасдаг шүү гэдгийг бас аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тийм болохоор зураг бүтээл. Ер нь тэгэл засварлах ажиллагаанд чинь их нарийн ажиллагаа орно л доо. Зүгээр одоо юу гэдгийг өнгөцгөн засаад өнгөрье гэж бид нар бол бодохгүй. Хүний зураг учраас тэгээ дээрэс нь одоо залуу насны мөнхөлгөөд байна бид нар хамгийн гоё торгон агшингуудын мөнхөлгөөд байна гэдэг утгаараа зургийг хамгийн гоё л болгож өхийн тулд ажилтдаг болохоор бас тодорхой хугацаа шаардлагатай. Зургийн хосуудын маань зурган дээр өшөө нэмж янзлах юм их бэж бас болно шүү дээ. Одоо тэгэл нөгөө манайхан ярьдаг ардлын цоолн, цоолохгүй цоолн гэж ярьдаг. Тэгэхээр 2-3 янзаар бэлтчихэд хосуудтай бас өгдөг тийм тохиолдолж байгаа. Энэ нөгөө залуу хос маань зочтой ирэхээс арай жоохон өмнө ирцээ ресторанда. Тэгээд ер нь л манайхан дотор нэг иймэрхүү зураг дарагдж амждаггүй байхгүй. Ягаад тэгэхээр хоримтлагч хосыг гаднаас ороод ирэх үед зочд аль бишэний ирцэн байж идэг учраас тэгээд яг энэ үеийг ашиглаад аюу хурдан энэ зургийг авчий гэсэн санаа манай зурагчин төрчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр зурагчин өөрөө бас цаг үеийг аюу сайн мэдэрдэг байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд нэр энэ ийм гоё чимэглэлтэй, ийм гоё ягаад тэр юм чөлөөт гоё зураг авъя. Хормын зураг гэхээр л манайхан ингээл нэг зогсцсон. Тэгэл хормын ордны шатан дээр Сүхбаатарын талбай дээр тий игнээл зогсцсон. Ер нь бол тийм өнгө аясаас бас холдох болцсон байхгүй юу? Өөрөө энэ ч нөгөө бүтээл болгоё гэд яриад байгаа шүү бид нар тий. Бүтээл болгохын тулд энэ бас яг зураг аваад дуусаад ер нь бол амарж явах үеийн зураг. За өстой гоё боллоо шүү. Өнөөдрийн зураг сайхан боллоо. За өнөөдрийн ажилтанд за амжилт хүсье тий. Баярлалаа. Хамт ингээд ажиллахад гоё байлаа гэд. Энэ хоёр хос маань аюу өндөр мэдрэмжтэй өөрсдөө. Тэгэл ямар ч юм ядрах юмгүйгээр зураг авах болчдөг. Тэгээ хосуудтай гэж хэлэхэд бас ийм камерны өмнө гарахаараа бие аюух барьдгийн манайхан. Тэгж юу н болохгүй. Аюу гоё баяр баясгалантай цаг мөчөө гоёор юм чинь. Одоо яг энэ зураг мург бол гинэтхэн ингээд нөхөр нь өргөхөд
Ингээ шүү гэж бид нэр ярилцаагүй байсан. Тэгсэн нөгөө хормын өдрийн эмоц байж тээ. Тухайн хүний аюу гоо эмоцтой. Тэгсэн манай гинт ихнэрээ ингээл амар өргөөл чамдаа хайртай шүү гэл ингээд нь зурагчийн нэг алдахгүй авч байгаа. Билэн. Тэгэхээр нөгөө ур чадвар сайтай зурагчид бол ямар ч их шинг алдахгүй авахд яг бэлэн байдаг. Тэр ийм зураг мургийг авахд чинь одоо юу гэдэг юм ахаад яг энэ үеийг ингээ авах гэхэлэр яг нөгөө гоё инээлт нэг хайрлсан харц чинь үсгүй нөгөө арзгамлалтаж авч байгаа зураг болчдөг байхгүй юу. Ерөнхийдөө тийм тэгээд зураг авахулахад тухайн өдрийн байдлаас гадна тухайн хүний сэтгэл санаа эмоц тэ юу бодож гин яаж гин ямар юм илэрхийлмээр байна гэдэг нь айгүй чухал. Одоо нөө муухагаар хэлэх юм бол айгүй өлөн нүдтэй байх хэвээр зурагчин. Тэгээд одоо юу гэдгийг сүт бүсгүй гинтхэн нэг арай өөр нэг юм бодоо сууж байгаа үеийн зурагч юм уу те эсвэл нэг зочдоо хараад нэг сэтгэл хангалуун мишээсэн зурагч юм уу. Тиймэрхүү зургууд дараа нь яг хорим дууссаны дараа хоримлагч хостоо очиход айгүй гоё байдаг. Ер нь бол 2-3 хүн ярьж ирсэн. Тэгээд танаа зургуудыг ингээд харлаа одоо хүүхдүүд интернетээс үзүүлсэн их гоё байсан те ийм байсан шүү гэж ярьж байгаа. Тэгээд бидний үед ч одоо ийм зураг авалт байдгүй байсан юм аа. Одоо бид нар бас ингэж авахулмаар байна болох уу? Тэг яагаад болохгүй гэж. Яагаад заавал залуучуудын хормын зургийг авах хэрэгтэй? Нөгөө хүмүүсээ ч гэсэн хамт яагаад байгальд аваа явуулахгүй. Өшөө бүр ингээд өнөр өтгөн болцсон. Олоолаа болцсон зургийг бас авмаар биш. Тэгэхэд бол нээлттэй чөлөөтэй манайх руу хандчихсан. Бид нар дугаасаа өмсөх хүсвэл хормын даашин зүүн бол байгаа. Тэгээд 40-тэй 50-тай ч гэсэн даашин өмсөж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Тийм тэгэхээр одоо л тэр зургийг авахд бол нээлттэй. Зарим нь өөрийгөө би зурган дээр гоё гардгүй маа гэж боддог байх. Тэгж бодож ерөөсө болохгүй. Зурагчнтайгаа сайн ажиллаж чадвал хүн бүхэн зурган дээр гоё л гарна. Яагаад гэвэл зурагчин чинь чамайг яаж харуулах вэ? Ямар өнцгөөс авах вэ? Чиний зургийг ямраар авбал чи бие барихгүй сандрахгүй гэдэг зурагчин чинь мэддэг болохоор. Хүмүүст хандаж хэлэхэд бол одоо ухраажлахгүй цаг хугацаагаа хизээч мартагдахгүйгээр үлдээхийг хүсвэл мэргэжлийн зурагчдад хандаж мэргэжлийн өндөр түвшинд зураг авахулаад гой бүтээлтэй үлдээсэй л гэж хэлмээр байна. Яг хормын бичлэг хийгээд сурцсан хүмүүс бас өөр шүү дээ. Шал ондоо бичдэг байхгүй. Яг ямар үед татах уу? Ямар үед зочд руу хүү камера тий бүгдийг мэддэг болохоор. Тэгэхээр манайхан чинь хин дуртай нь одоо нэг бүгд л нэг Canon ч юм уу тий аппараттай болцсон. Тэгэл бүгд аппаратаа мэргэжлийнгээ ойлгоцсон. Угийн мэргэжлийн аппарат л та. Гэхдээ тэрийг ашиглах ур чадвар гэдэг чинь өөр амар урт хугацааны дадлаг туршлагатай байх хэрэгтэй байдаг. Дээрээс нөгөө зураг гоё авахын тулд аюул өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэйгаа мэдхгүй нэг гоё аппарат л барьчвал тэр аппаратаар л ингээл бүгдийн дараад болчдөг гэж боддог байхгүй. Гэхдээ тэр бол үгүй. Хиний зургийг ямар дурангаар яаж авах вэ, ямар өнцгөр авах вэ гэдэг бол тухайн зурагчны л ур чадвар. Зурагчин болгонд өөр ингэсэн өнгө айс байгаа, өнгө төрх байгаа. Бүгд зураг авах арга барил нондоо. Тэгэхээр ер нь бол ямар ч зурагчин сонгосон, ямар ч хүнтэй ажилласан байсан өмнөх бүтээлүүдийн аягуулсан харж чад үнэхээр чиний хүсэж байгаа эрэлхийлээд байгаа юм тэнд байна уугүй юу гэдэг мэдчихвэл хаач очлоо гэсэн дараа нь чиний нөгөө ахуулсан зураг чи өөрөө тэр бүтээлд оролцсон шүү дээ. Зургийн голоотор болоод тэр бүтээл чинь хинт ч гологдохгүй тийм л юм болж үлдэнэ л тээ.